Өвлийн бэлтгэл ажлыг бол хангаж байгаа юм байна. Хэд хэдэн аймагуд одоо Булган, Дархан, Уул, Дорнод, Дүүрэн, Сүхбаатар, Сэйлэн, Увс аймагуд өвлийн бэлтгэл хангалт халдан тэжээл бол 50 орчим хувьтай гэж байна л да. Тэгэхээр энэ ямар одоо шалтгаан байдгийм бэ гэж. Хоёрдугаарт бол энэ малын мал аж ахуйг өвлжүүлэхтэй холбоотой отор нүүдэлтэй холбоотой би нэг тодруулж асууя. Одоо түрүүн хэллээ энэ 8 аймаг дундын отрын хөсөв байна. 8 газар тийм ээ. Тэгтэл бол энд нийтдээ 592.1 мянган толгой мал өвлжнө гэхэд үүний одоо 50 илүү хувь нь уу 284.3 мянган мал нь хэрлэн баяуулааны отор тэжээл аж ахуйд өвлжөхөөр ийм үнэтэй байгаа юм л да. Тэгэхээр одоо энд жишээлх юм бол 29.4 мянга шиг юм уу эсвэл Баяннуур 49 мянга ч гэдэг юм ингээ хуваарлагдаад тэгэхээр би юу хэлэх гээд байгаа вэ гэхээр зэрэг энэ засгийн газрын ер нь хэрлэн баяулаан тийм ээ. Энэ отрын бүс нутаг одоо олон 10 жил энэ хуучин тогтолцооны үеэс л одоо тэжээл аж ахуй байсан. За өмнө нь ч одоо олон зуун мянганаараа энэ одоо нүүдлийн мал аж ахуйтай монголчуудын хувьд бол одоо нэг өвлийг авдаг энэ үндсэн газар нь хэрлэн баяулаа шүү дээ. Тэгээ энэ рүү анхаарсан ямар бодлого чиглэл байна. Би бол удаадраа одоо хөдөө аж ахуй яамд хандаж хэлж байгаа. Энд дээр тав хүмүүс нэг бодлоо. Хамгийн наад захих нь одоо энэ чи 284.3 мянган мал тэгэхээр хичнээн малчд орох уу? Тэгээ тэнд очисон одоо малчд чинь бол тэр жижиг одоо багийн эрүүл мэндийнх нь төсвийг нь одоо хэдхэн сарын дотор хуваагаад эдээд хэрэглээд дуусчих байгаа байхгүй. Тэгээ нөгөө хэрлэн буяалаа отор тэжээлийн аж ахуйн иргэд маань бүтэн 7-8 сар ямар ч одоо төсөв хөрөнгө байхгүй нэг оныг авч байгаа. Би зөвхөн одоо нэг жишээ хэлж байгаа. Тэгээд тэнд одоо төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, соёлын үйлчилгээ, бусад үйлчилгээ үзүүлэх ямар ч боломж байхгүй. Хуучин сум байгаа татан богдсон, хаягдсан одоо ийм газар л байж байгаа байхгүй. За ийм зүйл дээр одоо энэ отор нүүдэлтэй холбоотой отрын одоо аймаг дундын отрын бүс нутагтай холбоотой нэг зүйлийг хэлээч гэж. За бусад асуудлууд бол ингээ яригдсан учраас. За энэ хотоос ган төмөр дарга ирсэн байгаа учраас энэ сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын төлш өвлжилтийн бэлтгэлийн нэг одоо чухал асуудал бол энэ сайжруулсан төлжтэй холбоотой асуудал. Энэ сүүлийн үед одоо ямархуу төвшин нөхцөлд байна. За Улаанбаатар хотын нийслэлийн утаа бол эрс буурсан байгаатай бол хүн болгон одоо санд нэг байгаа. Энэ ч бол ойлгомжтой байна. Энэ бол сайн одоо үр дүн. Хамгийн гол нь эндээс гарч байгаа эрсдэлтэй нөхцөл байдлуудыг арилгах чиглэлээр ямар одоо ажил арга хэмжээ авч байгаа юм бэ? Бид нар бол яг үндсэндээ одоо 2 жилийн өмнө буюу 17 оны 12 сард одоо удаа дараа чуулган болгон дээр энэ тэрвч 5 км шаардаж шахсаар угаад одоо их хурлаас ажлын хэсэг гаргаад их хурлаас тогтоолыг 7 хоногийн дотор гаргаж өгөөд ажлын хэсэг байгуулад манай байнгын хороо 2 байнгын хороо хамтарсан одоо ажлын хэсэг тогтоол шийдвэрүүд гараад ингээд арга хэмжээнүүд авсан. Энэ бол зөвхөн нэг сайжруулсан түвштэй холбоотой биш. Бүхэл бүтэн одоо цогц арга хэмжээ. Ахвар ийм одоо хөтөлбөр гаргаад засгийн газар чиглэл өгсөн. Харин засгийн газар бол маш одоо зоримог шуурхай хүлээж авч дестралт арга хэмжээнүүд авсан. Тэрний нэг нь бол энэ сайжруулсан түвш буюу Улаанбаатар хотод 19 оны 5 сараас эхлээд түүхийн үрс оруулахгүй гэдэг энэ шийдвэр гаргасан. Энэ бол үнэхээр одоо зоригтой шийдвэр гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээ бодит түүхийг энэ бол ямар нэгэн байдлаар өөрийгөө магтаад байгаа зүйл биш. Бодиттой одоо болсон явдлыг хэлэхэд бол яг ийм үр дүнтэй байгаа. Харамсалтай нь бол энэ сайжруулсан түвшийг хэрэглэх явцад энэ одоо шинэ технологиор үйлдвэрлэсэн энэ түвшийг одоо хэрэглээнд оруулахдаа алдаа гаргасантай холбоотой энэ эрсдэлтэй байдал нөхцөлөж чинь хүний амнаас эрсдэж байгаа угаартаж байгаа эрүүл мэндийн талаар нь гарч байгаа энэ ажлууд чинь тасрахгүй одоо мэдээллээр бол явагдаад байх шиг байна. Энэ дээр одоо нэг тодорхой хариулт өгөөч. Нөгөө талд нь бол иргэд маань бол энэ сайжруулсан төлшийг одоо ашиглахтай холбоотой үнэхээр одоо сэтгэл зүтгэл гаргаж байна. Гэтэл бол болцоотой аж ахуй нэгжүүд энэ түүц за одоо нөгөө дугуй засварын газар за дэлгүүр хоршоо ийм аж ахуй нэгж байгууллагууд нөгөө одоо хар утаа гаргасан ямар одоо төлш хэрэгжилж байгааг мэдхгүй түүхийн нүүрс төлшөө хэрэгэлсээр байна шүү дээ. Энэ дээр ямар одоо хяналт байгаа юм бэ? За Батэрдэн гишүүний асуултанд улаан сайд
Тэгээ дараа нь Гантөмөр менежер. За тэр үйлжилтийн байдлын аймагуудаар алга цогтой байгаа талаар манай одоо дэд сайд үйлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг халж ажиллаж байгаа. Дэд сайд хариулаарай. За отрын бүс нутгийн талаар Батмунх дарга байгаа юу? Байхгүй нөө. За отрын бүс нутгийн талаар Батмунх дарга хариулах хэрэгтэй юм да. За ер нь бол юу штэ. Отрын бүс нутаг гэдэг одоо нэг 9 газар ингээ шийдвэртэй гарцсан. Нийт одоо багтаамжгүй талбай хэмжээ нэг саяга газар байгаа. Бэлчээрийн тухай хуулиараа бол одоо эн чинь нийт бэлчээрийн 10% тэнцэх хэмжээний нөөц отрын бүс нутагтай байх ёстой гэсэн хуультай. Энийгээ бүрдүүлж чадаагүй. Ингээл цаг хүндрэхээр аргагүй ирэхэнд л одоо байгаа энэ 9 газар лугаал одоо ингээл хандж байгаа юм. Тэднээс арай л нэг илүү даацтай, арай олон мал өрх авдаг нь яа харахгүй хэрлэн баяуулаа. За түүнийг дагаад одоо олон бас бэрхшээлтэй асуудлууд бий. Ялангуяа одоо энэ отрын одоо бүс нутгаа хамгаалах, сэргээх, чөлөөлөх энэ асуудал дээр бол одоо маш хүндрэлтэй байдал байгаа. Отрын бүс нутгаа чөлөөлдөг. Тэрийг эрүүлжүүлдэг, халдваргүйжүүлдэг, сэг зэмээ хураадаг. За ингээд дээрэс нь одоо орон нутгийн одоо тэр үйлчлэгийн дээр бас нэмэлт ачаал бий болгож байгаа ийм бэрхшээлүүд байгаа. Тэгээ энийг одоо манай отрын бүс нутгийн захиргаа бас хөөцөлтөөл чадлаараа л хил ам татлал яваад л байна. За гэхдээ одоо цаана одоо үйлчлдэг механизм өрөөгөөж нь бас санаад хүрэхгүй байгаа явдал бий. За дэд сайд. За Савли сайдын микрофон өгөө. Тэр малчид иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ, төрийн үйлчилгээг яаж хүргэхээр зохицуулж байна гэд асуугаад байна ш. Төсөвж яаж суулгаж байгаа юм бэ гэд. Тэгээ ялангуяа тэр хэрлэн баяуулааны асуудлыг асуугаад байна ш. Тэрийг тодорхой хариулт. 4 номерын микрофон. За хэрлэн баяуулааны талаар сайдаа сая хариулдаа бас нэмж хэлэхэд бол бид нэр үйлжилтийн бэлтгэд ажиллах анхаар хэрлэн баяуулаанд манай яамнаас 2 худаг бол нэмж гаргасан. Үйлжилт хаваржилтыг одоо бэлтгэх ажлын хүрээнд ариутгал халдваржуултыг бол бүрэн хийсэн байгаа. Чулуун хороог бас хийсэн байгаамаа. Та бүхэн түрэн асууж ийн малчтын эрүүл мэндийн талаар бол тэр эрүүл мэндийн яамны төсөвт бол малчтын эрүүл мэндийн асуудлын талаар тодорхой төсөв бол суусан байгаа. Үйлжилтийн бэлтгэд ажил хангах ажлын хэсгийн ахлагчийн хувьд бол одоо 3 зүүн бүсийн 3 аймаг л үлдсэн. Бусад бүх аймагуудаар бид нэр явж үзсэн. Яг малчтын хүрээнд бол хадлан тижил бэлтгэх бол 70% байгаа. Аймаг сумдуудын нөөцт бол 30% байгаа. 30 мянган тонн өвс байгаа. Бас худалдан авалтууд хийж байгаа. Аймаг болгон зуншлаг бол янз янз байгаа учраас зэрэгэлдэн аймагуудаас өвстэй жилээ татаж явж байгаа. Энэ жил бол манай сайтын бид нар төгсөн чиглэлээр бол бүс дотроо үйлжилтийн одоо хангаж зүүн бүсээс баруун тийшээ өвс зөөхгүйгээр бүс дотроо хадлан тижилийг бэлтгэх юм бол бүрэн боломж бол байгаамаа гэдгийг хэлье. За малын эмнэлгээс хүн байхгүй байна. Гэхдээ бид бол угаалга туулгыг бол 2 удаа хийгээд орон нутагт бол дуусж байгаа. Вакцинжуулалтын ажлыг бол 10 сарын 1-ээс өмнө бол бид нэр үндсэндээ 10 сарын 20-оос өмнө бол хийгээд дуусъя гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээд хүйтрэхээс өмнө одоо бүх вакцинжуулалт бол гормын дагуу хийгдэж дууснаа гэдгийг хэлж байгаа. Тэгээд орон нутгийн хувьд дараа нь махилт ажлуудыг бол сая орон нутагт ажиллахтаа хэлсэн. Удахгүй 11 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод идэж арга хэмжээ зохион байгуулагдана. Энд бол орон нутаг махаа бол бэлтгэж бол авч ирээд энд бас борлуулна. Энэ ажлыг бол бас нийслэлтэй хамтарч бид нэр зохион байгуулж байгаамаа. Харин нөөцийн мах бэлтгэх талаар Гантөмөр дарга бас хэлэх бах. Улаанбаатар нийслэлийн одоо захирагчтай манай сайд бид нар бүгдээрээ уулзаад 8 сарын үед бол нийслэл бол Улаанбаатар хотын нөөцийн махыг бэлтгэх мөн энэ ажилд бол манайхан бас тусалж явъя гэдэг ийм одоо тохиролцоонд бид нэр хүрээд бас явж байгаа гэдгийг хэлье. Тэгээд нөөцийн мах бол 20 мянган тонн нөөцийн мах бэлтгэхэд Улаанбаатар хотыг бол бүрэн хангана гэдэг ийм асуудалтай байгаа. За бас энэ явж байгаа хугацаанд бол аймагуудын махны үйлдвэрүүд дээр бас давхар мэргэжлийн байгууллагуудтай хамт бол бас орж үзэж хяналт шалгалтаа хийж явсан. Түрүүн бол сайд хэлчлээ. Яамны зүгээс бол янз бүрийн одоо экспортуудыг хорьсон юм бол байхгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг бол дэмжиж байгаа. Газар дээр нь яваад үзэхэд тагнуултаа, цагдаатай, мэргэжлийн хяналтаа манайхан үзэхэд бол
нэлээд зөрчлүүд гарч байгаа, яавны зөрчил гарч байгаа тэр үйлдвэрүүдийн бол экспортын одоо эрхий хаахын ажлуудыг хүртэл одоо мэргэжлийн байгууллагууд бол биднэрт санал бол гаргаж хэлж байгаа гэдгийг хэлье. Энэ тал дээр халдаа хуралдаан дээр тусдаа мэргэжлийн байгууллагууд та бүхэндээ махны үйлдвэрийн талаар танилцуулах байхаа гэж бодож байгаа. За Улаанбаатар хот ерөнхий менежер зөрчил албаны дарга Гантөмөр 2 номерын микрофон. Асуултанд хариулъя. 2 номерын микрофон. Байна. За их хурлын гишүүдтэй мэдрэмж төргийе. За улсын хурлын гишүүн Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийслэлийн онцгой комиссийн шийдвэр гарч нийслэлийн нут дэвсгэрт за 5 толгой түш компанид өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Зарлаад одоо үндсэндээ сар гаруй болж байна. За өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр нийслэлийн засаг даргын дэргэдэх бүх агентлаг, дүүрэг, хороо, хэсгийн ахлагч гэ бүх байгууллага албан тушаалтангуудын хийх үүргийг тодорхой хуваарлаж ажлын төлөвлөгөөгөө гарган нийслэлийн төр засгийн байгууллагууд жижүүр хийж 5 толгой борлуулалтын, дундын, хангамжийн бүх цэгүүд айл өрхүүд дээр нэг үржлэн ажиллаж мэдээлэл солилцож байгаа. За түүнчлэн 11 сарын 5-ны өдөр нийслэлийн эрдэнэ төвчтэй хурлаас энэ сайжруулсан төвчтэй холбогдуулаад нээлттэй сонсгол хийхээр ажиллаж байна. За яг өнөөдрийн байдлаар 5 толгой төвчт бол яг 8 дамжлага бүрэн ажилд орсон. За бид нэг жилд нэг сард нэг 80,000 тонн сайжруулсан түш хийгээд үйлдвэрлээд байхад иргэдийн одоо тухайн сарда тэр өвөлдөө хэрэглэх иргэд аж ахуйн нэгжүүдийн одоо нүүрсийг сар сараар хангадаг юм бүрэн болцоотой гэж үзэж энэ дээр ажиллаж байна. За яг өнөөдөр 5 толгой түш дээр бол дундын 37 цаг байна. Үйлдвэрлэлээс гараад ирсэн одоо сайжруулсан түшийг дундын 37 цаг, хангамжийн 8 цагаар дамжуулаад 25 хэлээр одоо савлаж 540 борлуулалтын цэгүүд дээр хүрэг ажлыг хариуцж ажиллаж байна. За дээр нь бид нэр ер нь Улаанбаатар хотод бол 201,400 гаруй өрх бий. Энэ өрхийг засгийн газрын 62 тогтоол гарсантай холбогдуулаад түүхийн нүүрсээр хэрэглэхгүй сайжруулсан нүүрсийг өгөх, хүргэх, борлуулалтын цэгээр дамжуулж иргэдэд виза карт өгөх хадлыг бол манай яг энэ хариуцсан анхааран бүгд хариуцсан мөнх чаргал даруул хариуцж байгаа. За нөгөө талд нь 100-аас дээш тусгай зөвшөөрлөгөө урын 100, за 16-аас 100 хүртэлх киловаттын үтэн чадалтай нам даралтын усан урын 100-ын техникийн шийдэл, ямар түвш хэрэглэхийн сайжрын түвшийг хэдийн яах вэ? За эдгээрийг төвлөрсөн дулаан, цахилгаан их ус анх энэ техникийн шийдлийн миний бие хариуцсан ажиллаж байгаа. За энэ эдлийн хүрээнд байгаль орчны үндэсний хороотой хамтраа бид нэр 100-аас дээш бүтэн чадалтай 290 урын 100-нд шүүлтүүр тавих ажлыг байгаль орчны хороо хариуцаад өнөөдрийн байдлаар 198 100-нд бол утаа шүүлтүүрийг тавьсан байна. За үлдэж байгаа 16-аас дээш 16-аас 100 хүртэл киловаттын бүтэн чадалтай агаарын сайжруулсан бүсэд 2209 урын 100-ыг за эдгээрийг орчны бохирдол үндэсний хорооны шийдвэрээр эдгээр уран 100-д бол түүхийн нүүрсийг төлөвлөхгүй сайжруулсан нүүрсийг төлөвлөж байгаа. За 100-аас дээш ирнэ тусгай зөвшөөрлгүй ийм одоо уран 100-д бол заавал шүүлтүүр тавьж байгаль орчны үндэгээ хийлгэсний үндсэн дээр түүхийн нүүрсийг төлөвлөх орчны юм шийдвэр гарсан. За одоо нүүрсүүд бол багнуураас амгалан дээр төмөр замаар тээвэрлэгдэн ирээд тэндээсээ энэ байгаль орчны үндэсний хороо за мөн нийслэлийн эрчим хүчний зохицуулах хорооны одоо шийдвэрээр нүүрс тээвэрлэх за тодорхойлох уу? За Сүхбат гишүүн. Нэг асуулт та тавь.